сайн уу манайхаа. Айгуу урт хугацааны дараа шимжлэгээр уулзж байна. Одоо ч 5 сар хэрэг хамгийн сүүлийн бичлэг 12 сарын 31-нд шинжлэлээр орж исэн. Тэгээ 5 сарын дараа эргээ уулзж байна. Энэ хугацаанд бүр амар их юм боллоо. Монгол явсан. Монголд очиод бичлэг хий гэсэн чинь яг нэг амар гоё тийм завтай байгаад байгаагүй. Яг влог бичихэр завтай байгаад байгаагүй болохоор бичлэг хийж чадаагүй. Тэгээ хийсэн ч гэсэн оруулах ингээ эдитлэх зав гараагүй болохоор за одоо хаа хийсэн юу Монголд хийсэн бичлэг одоо оруулаа юу гэхүүгээ хайсан байгаа. Тэгээ мэдээж эргээд Солонгостой ирсэн. Баар семестрийнхаа хаах хэвээр орсон байна. Хичээл маань орсон. Дундын шалгалт малгалт бүр дууссан. За. Тэгээд энэ семестр бол угаасаа жоохон хэцүү байгаа. Мэргэжлийн хичээл өнөдрийгээд жоохон зам байгаа ч гэсэн YouTube дээрээ биш IG дээрээ амар ихч байгаа. Ер нь reel mail оруулаад тэгээдсэн. Тэгээд нэрээ надад ч бас нэр YouTube гэдэг юм байдэн шүү дээ. Энэ дээрээ бичлэг хийхээр надад яагаад ч юм жоохон ингээд тухтай санагддаг байхгүй юу? Мэдгүй. Угаасаа YouTube хамаагүй тухтай санагдаад идэг. Тэгээд энэ дээрээ нэг гоё өөрийнхөө чөлөөтэй юмаа ярьдаг те. Энэ дээрээ бичлэгээ хийх бол гоё санагдаад идэг. Гэтэ сүүлийн үед бичлэгний санаа ч гэсэн ерөөсөө байсангүй. Яг ямар бичлэг хийх ёстойгоо ойлгохгүй өдөр тутмын амьдралыг IG дээр оруулж байгаа болохоор өнөөдөр болохоор зүгээр сайхнаа ярэ. Тэгээд хүнсээ цуглуулсан байгаа. Солонгост ирэх гэж байгаа хүүхдүүд байвал энэхийн нэг хүнс нэг хэд орчин байдیں۔ Те. Тэгээ ер нь солонгосын амьдралыг сонирхож байгаа өөр хүүхэд нь энтэй байдаг. Эцэгч үзэж байхыг бас үгүйсэхгүй шүү дээ. Тэгээд энэхийн хүнс юу нэг ямар хүн үнэтэй байдаг, Монголоос хэр зөрүүтэй байдгийг жоохон хараасаа гэсэндээ хүнсээ цуглуулсан бичлэг хийчихье гэж бодлоо. За үнийн тэгээд солонгосоор нь one-оор нь би хэлээд тэгээд энэ чинь ингээд монголоор нь шууд идэвхтэй оруулчих. За. Ийм том байцаа байна. Ийм том. Энд айгуу гоё шин байцаа байсан. Энэ байцаа болохоор хаана энэ байцаа 2970 вон. 2970 вон. Ингээд том гэхэд бол айгуу боломжгүй нэр авцсан. Дараагийнх нь болохоор ийм 3 ширхтээ спонж байна. Спонж болохоор 1000 вон гэж ийсэн. Тэгээ миний авсан юм дээр яа тань нэг ийм их ганцаараа амьддаг болохоор нэг амар их юм авахгүй. Тэгээд өндөг мах сахны хувьд бол өндөгний хувьд бол дуусаагүйсэн. Тэгээ мах сахны хувьд бол ингээд тусдан захиалчдаг болохоор юу гэсэн тустай гэсэн үг. Энэ л хороо биш үү юм манайхаа. Солонгост хогоо ангилж хайдаг. Тэгээд энэ хоолны хогоо 0 интерлүүгээ хийвэл 0 маань бөглөрөх юм бол өөртөө засвар таарна. Тэгээд засвар нэг үнэтэй байдаг байхгүй юу? Тийм болохоор ер нь жоохон сэргийлэх үүднээс ингээд шууд хогныхоо уутыг аваад зариултынхаа хогныхоо уут нь тэгээ явдаг. Энэ л хороо хоолны хогоо хийдэг уут нь. Тэгээд энийг болохоор саянаас нэг юм авдаг мартаас авдаг байгаа тусна. Хогны уут маань болохоор 300 вон гэсэн юм байна. Энэ дотроо хэдэн ширхтээ илээ? 10 ширхтээ байдаг хаа. 300 вон. Энэ шиг зөвхөн хоолныхоо хогийг л хийн гэсэн үг. Тэгээ яг энгийн хогоо хийдэг уутан тусдаа. Тэгээд нөгөө нэг пластикууд хийдэг уутан бас тусдаа идэг. Тэгээд би нэг юм газтай ус авсан байгаа 2 ширхэг. Би сүүлийн үед нөгөөг нь 100 Монгол авах гээд дэлгэн бариад байгаа байхгүй юу. Тэгээд таяа хүнд жоохоо ихний хийцснийхаа араас газтай юм уумар сагдаад идэг, ундаа уумар сагдаад идэг. Тэгээ ундаа уухгүй тулд ийм газтай ус авсан байгаа. Энэ л хороо нэг нь 880 вон. 880 вон. Би лимон авсан, өглөө лимонтой ус ууж байгаа. Лимоны хувьд гэх юм бол 1480 вон. Шинжүүнд угаасаа би дуртай гоё ногоотой ургаан дээр тэрийг хийж идэхэд бол шинжүү бол гоё. Шинжүү болохоор 4480 вон. 2 ширхгэн. Сонгон байна. Сонгон ийм 4 ширхэг гэрээ. Ер нь айгүй хөрхэн боломжийн том сонгон 3980 вон. Тэр арилгацсан сонгийн энэ бас зардаг. Тэгээд тэд нар жоохон үнэтэй. 3 ширхэг лууван байна. Лууван маань болохоор хаана 3980 вон. Адилхан юм байна. Сонгон лууван хоёр маань. Лууван маань бас 3980. Төмөс авсан байгаа. Төмөс маань болохоор одоо хэдэн грамтай төмөс юм бол 1 кг-тай гинэ. 1 кг-тай төмөс маань 5900 оноос 30% хямдраад 4130 вон болцсон байсан юм байна. Тэгээд энэ тараг авсан. Хай нэг өглөөний цайнда obviously тараг хөлдөөсөн жимстэй идчихдэг болохоор энэ тараг бүр амар гоё. Надад хамгийн таалагддаг нь нэг тийм солонгос таргууд амар тийм шингэн байгадаг байхгүй юу? Энэ нэг шингэн биш. Энэ бол гоё.
За тарагны хувьд гэх юм бол 5980 вон. Хэр хэмжээтэй тараг юм бэ? Хэмжээ нь хаана вэ? 900 грамтай. 900 грамтай тараг. Activia-гийн нэм 4 ширхэгтэй яг урт нэг дээр нэмэх нэг болсон байсан. Энээс ингээд нэг дээр нэмэх нэгээр авсан байгаа. Энэ бол 3780 вон. 3780. Тэгээ ер нь миний нэг 7-оос 7 үнэхээр гадуур хоол идэхгүй яг дан ганц гэртээ мэдээ гэх юм бол энэ 7 хоногийн хүнс орчин болдог. Тэгээ будаага болохоор купоноос шууд захиал авчдаг байхгүй юу? 19900 оноор 5 хилтэй будаа авчдаг. Тэгээ махаа ч гэсэн захиалаа авчдаг. Махны хувьд гэхдээ сүүлийн үед үнэн аяг өсөд байгаа. Үхрийн мах хил нь 17000 вон сонтой байгаад байгаа. Тэгээ дахианы махны хувьд гэх юм бол цул мах нь хил 9000 вон. Махны үн ер нь жоохон өсөд байгаа. Гэхдээ яг захиалж аваад гоё гэртээ хоолоо игээд идвэл эрүүл мэндийн хувьд ч гэсэн санхүүгийн хувьд ч гэсэн хамгийн хэмнэлттэй байдаг. Одоо эдгээр ингээд бүгд нийтдээ болохоор 45090 вон болох байснаас 30% хямдраад 30% ч юм уу за мэдхгүй ямар ч хямдраад 5530 вон хасагдаад 39540 вон болсон байна заяа. Энэ болохоор одоо ингээд за гадуур хоол идлээ гэж 2 удаагийн гадуур хоол идэх мөнгө байгаа байхгүй юу? Тэгин гот ингээд 7 өдрийнхөө хүнсийг авчихар чинь энэ хүнсээр чинь нэлээд олон удаа хоол хийж идэв шүү дээ. Тэгэхээр Солонгост амьдардаг хүүхдүүдээ уйлалах жоохон гэртээ хоол хийж идэх чигээр мөнгөө хэмнэ гэж байгаа бол за дан ганц мөнгө биш юм а гэхэд эрүүл мэндийн хувьд ч гэсэн айгу ашиг тустай шүү. Тэгээд өөрөө яг өөртөө хэрэгтэй гэсэн амин дэмтэй орцоодоо аваад хоолоо игээд идвэл хамаагүй дээр идэг гэж хэлмээр байна. Тэгээд за яг нэг ингээд нэг багийнхан бичлэг оруулчихсан юм уу? За тэгээд сүүлийн үед бол бүр үнэхээр сайн хайчсан гэвэл би ажлаас хэлсэн эхний ажлаасаа нөгөө нэг махны газраасаа гараад дахиад шинэ махны газар орсон байгаа. Тэгээ яг дажгүй юм айгу бас хөөрхөн дажгүй ажиллалаа тавцсан. Тэгээд зүгээр жимд явж байгаа. Гэтэ сүүлийн үед жоохон сэтгэл санаа жоохон тиймэрхүү байгаад гэрээсээ гармааргүй санагдаад нэг яваагүй. Гэтэ одоо өчтөрөөс дахиад явж эхэлсэн. Гоё ягаа. Ер нь миний ингээд хамаг булчин ингээд амар чангарч өвддөг байхгүй юу? Ер нь хөдөлгөөн дутагдахаар тэгдэг штеп. Ингээ хоёрын моён ингээд чангарч өвдөөд, жилэн үзүүд ааж өвдөөд, хөл гарч гэсэн нэг жоохон сонирн болоод байсан. Тэгээд жимд яваад эхэлсэн чинь хөдөлгөөнтэй байгаад эхлэн гоо зүг зүгээр хэлсэн за. Тэгэхээр та ичсэн гоо тасгал хөдөлгөөнөө сайн ягээрээ. За жимд явдаг юм аа гэхэд оройд гараад алхдаг ч юм уу тий. Би нөгөө ганцаараа нэг алхаж малхах дурггүй болохоор чадахгүй мөлий. Тэгээд жимд явахыг шийдсэн. Тэгээд та хэд бол Солонгос жимд явъя гэж бодож байгаа бол сайн судалж байгаа дайл боломжгүй үнэтэй гэртээгээ ярих нь жимийг олж яваарай гэж хэлмээр байна. Гэтэ Солонгос жим бол маш их хүн ихтэй юм лээ. Бүр ингээд өглөөч хүн ихтэй, өдөрч хүн ихтэй, оройч хүн ихтэй. Маш хүн ихтэй бүр. Бүр ингээд хүн багтай цаг үе гэж би бол ингээд 2 сар явах хугацаанд бол нэг ч харсангүй. Тэгээ хөөрхөн бас жингээ өвч гэсэн өөрчлөлт орж байгаа, сэтгэл зүйн хувьд ч гэсэн өөрчлөлт орж байгаа. Бие махбод өвч гэсэн хөөрхөн өөрчлөлт ороод байгаа. Сэтгэл зүйн хувьд гэх юм бол ингээд оройд элдв бус юм бодохгүй шууд унтчаад идэг болсон. Тэгэхгүй бол оройд ингээд бүр янз бүрийн болдоо төлбөр тооцоож бодогдоод, гэр орноод санаад, хичээл намж бодогдоод бүр ингээд унтаж чаддаг байхгүй амар ядраатай. Тэгээ заавал нэг шөнийн 2 3 хүрж унтаад идэг байсан. Тэгээ одоо болохоор ингээд дасгал энэ төр хийгээд ажилдаа яваад, хичээлдээ яваад ядарч байгаа шүү дээ хүн чинь. Тэгин гут оройд бол нам унтаж байгаа. Энэ нам бол ингээд даваа тал заяа. Тийм ээ тэгээд одоо сар өнгөрөө явсан хугацаанд бол нэг 5 хил хассан байна. Тэгэхээр чинь бас нэлийн хөрх үр дүнтэй гааз. Тэгээд хажуугаар хоолны туршил бууруулагч болж байгаа. Тэгэхгүй бол миний нөгөө нэг сэтгэл санаагаар жоохон унчаар идэх туршил амар ихтэй ддэг байхгүй юу. Дээрээс нь Солонгост амьдрахаар чинь гой гой амттай зүйлүүд маш их болохоор яалтчгүй ингээд нэг кафений хажуугаар зөрөхтэй ч юм уу, нэг дэлгүүрийн хажуугаар зөрөхтэй ч юм уу, заавал нэг гой амттай мэдж идмээр санагдаад идэг. Тэгэл хүчээр бүр ингээд хоолны туршлаа багасгах гэдэг хоолны туршил бууруулагч болж байгаа амар үр дүнтэй байгаа. Тэгээд ийм хүртэл үтсэнд баярлалаа. Тэгээд дараагийн удаа ямар бичлэг үзмээр байгаагаа надад гоё хэлчээрэй заа та нар комент зэгт гоё бичээрэй заа. Би тэгэхгүй бол бичлэгний санаагүй болоод бичлэг хийж чадахгүй байна. Уг нь хиймээр байна. Та хэд гоё надад санаа өгөөрэй гэж хүсэж байна. Ийм хүртэл үтсэнд баярлалаа. Баяртай дараагийн бичлэгээр уулзцгаая. Заавал комент бичээрэй.